Бяр чадлаа гайхуулсан халахын хүчтэнгүүдийн домог яриа 7 дугаар хэсэг. Бүрхэг химээх нанжилванчиг арслан. Дорны говийн анхны арслан агуу хүчит бүрхэг химээх гунгагийн нанжилванчиг арслангийн тухай домог мэт хууч яриа олон байдаг. Тэрээр 1906 оны морьжил Цэцэн хаан аймгийн Боржигийн Цэцэн бангийн хошуу, одоогийн Дорногов аймгийн Сайхан дулаан сумын нутагт Малчин ард гунгагийн хүү болон төржээ. Нанжилванчиг нь бага наснаасаа хүрээ хийдэд шавилан сууж, хүрээний олон банд нартай нэгийг үзэж, нэхий дээлээ урагттал барилдаж, барилдааны ур ухааныг тэндээс олж бяр чадал суун өссөн гэдэг. Тиймдээч түүний гандангийн бүрхэг гэдэг болсон нь чухамхуу гандан хийдийн банд нартай барилдаж өссөн. Тэндээс их бүхийхөө гарааг эхэлж, мөрөө захтай дээлтэйгээ наадмын талбайд ирж зодголдог байсантай нь гандангийн гэдэг онцлог нэр нь холбоотой гэдэг. Харин бүрхэг гэдэг нь түүний хараа муутай бүрхэг гэсэн үг биш ажээ. Харин ч нанжилванчиг нь том хар нүдтэй хүн байсан гэж ярьдаг. Булган аймгийн Сайхан сумын харьяат Даншигын болон Ардын засгийн наадмын заан цолтой Дэндв гэж асар их хүчтэй өрөөснүүд нь гялбаа авчир бүрхэг гэсэн хочтой нэгэн алдарт бүх байсан бөгөөд хүмүүс их хүчтэй хүнийг түүнтэй зөөрлөн адилтгаж үзэж ярьдаг байснаас үүдэн нанжилванчгийг гандангийн бүрхэг гэж нэрлэжээ. Таны үеийн бөхчүүдээс хэн нь илүү хүч тэнхээтэй байв гэж Дэлэг Арслангаас асуухад би усад төрүүлэх хичээлээ 96 кг жинтэй байсан юм. Бидний хэдэн бөхчүүд туул голын захад амарч сорилго хийж байхад нанжилванчиг Арслан бидэнтэй цуг байсан юм. Тэр нэг өдөр гурил хилддэг хавтгай модон дээр нэг шуудаа гурил хаяад Дэлэг чи энэ дээр гараад суугаач гэлээ. Би ч дээр нь завлаад суулаа. Гэтэл нанжилванчиг завлан суугаад буруу гараа ташаандаа авч зүг гараараа миний дороос чүү гэд өргөсөн чинь толгой дээрээ гаргаад ирж байсан юм. Ийм хүчтэй бүхийг би үзээгүй гэж хариулсан нь бүрхэг химээх нанжилванчиг ямар их хүч тэнхээтэй байсныг баталдаг. Нанжилванчиг нь өндөр нуруутай, бие зузаантай, давхраатай том хар нүдтэй, сайхан бие галбартай, өв тэг шүүгчсэн бүх байжээ. Бяр чадлаараа гайхагдаж явсан Арслан нанжилванчигийн тухай ард олны дунд түгэн дэлгэрсэн домог мэд хууч ярианаас сонирхолъё. Дундгой аймгийн Өндөршил сумын уугуул Даргай төдөө гэж барилдах дуртай ч нэг их гавхгүй хэрнээ бүхэд их хорхоотой бүхийн тухай олон сайхан хууч хөрдөг нэгэн байжээ. Тэрээр Дорны говийн их хүчтэнгүүдийн нэг бүрхэг химээх нанжилванчиг Арслангийн тухай олон сайхан домог мэт хууч яриа дурсамжуулдсан байдаг. Дээр үед ганданд бэлэгдлийн чанартай хинч хөдөлгөж чаддаггүй том хонх байжээ. Нэгэн удаа нанжилванчиг үеийнхээ банд нартай тэрхүү хонхыг өргөнө гэж мөрөөдчээ. Хэрв нанжилванчиг өргөж чадвал тэд нар гавжийн дугуйгаа өгөх. Эс чадвал тэдэнд нэг хар төгрөг өгөхөөр мөрөөдөж би баттай өргөнө. Та нар гавжийн дугуйгаа надад одоо өг гэд мань нэр тэр хэдийн гавжийн дугуйг орхимжиндоо боож тавьчихад нөгөө хонхыг хүүпа гэж хүч өгөөд өргөөд нэг алхаснаа буцаагаад байранд нь тавьчихсан гэдэг. Түүнээс хойш бяр хүчтэй нанжилванчигийн тухай гандангаар нэг шуугаан дэгдэх болжээ. Нэгэн удаа нанжилванчиг гандангийн нэг айлын хашаанд байсан хасаг тэрэгний гол төмрийг нэг үзүүрээс нь бариад танилдаа айл зааж өгч байсан гэдэг. Тэрхүү гол төмрийн хүнд нь 25-аас 35 орчим килограмм хүндийн жинтэй байжээ. 1940 оны үед эрүүлийг хамгаалах яамны сайд асан шийнэн пикап машинтайгаа явж байгаад усны гудамжны шаварт суучихжээ. Тэгтэл нанжилванчиг таарч машины урд хойд талаас нь ээлжлэн өргөсөөр шавраас гаргажээ. Тэр цагаас хойш шийнэн доктор бяр чадлыг нь гайхан биширч нутгийн хүүтэй танилцсан бөгөөд хожим нь нутгийнхаа бүхийг барилдах бүрийд машинаараа хүргэж өгдөг байсан гэдэг. Нэгэн үе нанжилванчиг сургуулийн галтгоонд ажилладаг байжээ. Тэрээр усыг тогоонд шанаг хувингаар хийн гэж юур байхгүй. Олон дахин бүхийж гэдгийн төвөггээд дунджаар 50-аас 80 литр торхтой усыг 8% ус хийж байгаа юм шиг юулдаг байсан хэмээн хуучилдаг. Тэр үед хотод ажигчийн ажил хийдэг залуус машин дээр гурил бодог ачихдаа нэг нэгээр нь өргөж ачдаг байжээ. Тэд хуучлагтаа бүрхэг химээх нанжилванчиг Арслан бидэн дээр нэг өдөр ирээд 3-2-оор нь давхарлаж багалсан цагаан бодог машины твшин дээр ажигчгүй өргөд гаргачихдаг байсан. Тийм их хүч тэнхээтэй авууга хүчтний нэгэн байсан да. Бид залуучуулаад тэрөө бахархал атаархал их төрдөг байсан да хэмээн хуучилсан байдаг. 1961 оны намрын нэгэн өдөр Пүрэв Начингийн дэрсэн төмөр замын техникумын багш гомсурн ингэж хуучилжээ. 1930-ад оны ихэр 11 настай банд би нутгийн хэдэн хүний хамт Зис 5 гэдэг модон кубинтай тэрэгний дээр сууж нийслэл хотыг зорлоо. Танихгүй хүмүүсийн дунд лам хар янз бүрийн хүмүүс байсан. Жолоочгүй барьсан айл харагдахаар зам морин хурдалж айраг гүзэлх учир залуус хүүхэд бит митэн дэмийл дотроо хий бухимдан нийслэл хотынхоо барааг харгасан гэж ярина. Тэр нэг өдөр ус тунарсан шавар тойрхоос залхуурсан жолооч шууд давхин ороод гатлахын даваанд хашаачгүй яг гацлаа.
Энэ үед хүмүүс эрэм их баггүй улсын баяр наадамд өгч байсан болоод ч тэрөө учиргүй ундууцан ямар үүс нь хазаасан лоймл ирвэ. Нэг бол айраг авгаа эргүүлээд айлын бараагүй газар халуун наранд хатааж шатааж алхнэ гэлцэн хараалын үг урсгав. Тэгтэл тэрэгний кабинд явсан ганган хүүхэн, дээр сууж явсан лам хувцастай залуу хоёр, ус дуучин зам гитлэн хоёр довон дээр хоёр тишээ харан сандалаад суучхав. Хүүхэн толдож залуу ир алсын ширтэн. Бид ядартлаа нуцалтаад тэргээ гаргаж амжсангүйд албаны байрын бор хүн ихэд урсан. Ганган хүүхэн ч яах вэ? Гаран цэврүүтэж нүур аман түлэгдэх биз. Чи ядаж ирэх хүн байна да. Бидэндээ хамжаа болооч хэмээн лам өд агсрав. Ламж шалмгаалan босч ирээд тэрэгний араас мөрлөх хаягдснаа. Зузаахан юм байвал өгөөч гэхэд гудас дээл байдаг бүгдээ авчирч өглөө. Лам маань хідэн гудас шилж мөрөндөө жирэг бариад 1 2 3 гэж хашгирах агсанд зис 5 тэргийг ховх татан төрсөөр хуурай газар гаргахад бүгд алмайран амаа ангаа ширтэж үлээ. Бид цөмөөрөө лам залуу хүндэтгэн гол дундаа суулган хэр барилддаг вэ гэлцэн шалгав. Өнөөх залуу энэ жил барилдах бодолтой явна гэснээс илүүг норшсонгүй. Улмаар тэр наадмынхаа 5-ын даваанд завхны нахиу химэх санжсүрэн арсланг харцагдан дайрч даваад 6-ад бүрхэх химэх дэндв заанд амлуулан барилдаж хүч тэнцэн нэлээд удаан үнэлцээд унжээ. Энэ бүх бол хожим гандангийн бүрхэх химээх олон түмэндээ алдарсан гунгагийн Нанжилванчиг арслан байсан юм билээ хэмээн хуучилжээ. Агуу хүчит Нанжилванчиг арслан анх 23 настай байхдаа 1929 оны наадамд 1000 орчим бүх барилдаж Архангай босоо банзар төрүүлдэг жилд олоод авч шууд улсын заан цол авсан байна. Харин 1930-1931 оны их баяр наадамд барилдсан хэсэг нь тодорхойгүй байдаг бөгөөд 1932 онд 1004 бүх зодоглож П Батчир төрүүлдэг жил тэр дахин долоод авч заан цолоо баталсан бол 1933 онд 880 бүх зодоглоход 5 даван шүгэрсэн байдаг. Бүрхэг химээх Нанжилванчиг 1935-1936 онд хамгийн сайн барилдаж тус бүр 8 даван шүгэрч байжээ. 1936 оны наадам нь улс хувьсгалын 15 жилийн ойн баяр наадамд авахдсан жил байсан тул улсын арслан цолыг хүртсэн байдаг. Тэрээр 1935 онд 8 давж Төв аймгийн Мөнгөн морьтын Чимэд Архангай харьяад Гомсүрэн нарын хамт их шүүгийн 3 бүхэж шалгаран үлдээд 9-ийн даваанд Чимэд арслан гоц мөрөгөхөд Нанжилванчиг заан Гомсүрэнтэй тунан барилдаж өвдөг шороотсон бол 1936 онд улс хувьсгалын 15 жилийн ойгоор 1024 бүх зодоглоход 8 даван их шүүгийн 4-т шалгаран үлдээд урьдчилан улсад төрүүлэн улсын арслан цол хүртсэн Чимэд арслантай 9-ийн даваанд мөн тунан барилдаж өвдөг шороотсон байдаг. 1937 оны улсын их баяр наадамд 896 бүх зодоглоход 5 даван шүгүүрсэн бөгөөд энэ нь түүний улсын наадмын оноо дансанд үлдсэн сүүлчийн баримт болсон байдаг.